Сүхбаатар аймгийн үйлчлэлт хаваржилтын хүндрэлийн улмаас зөв бусаар хорогдсон малын сэгзэмийг цуглуулж устгах ажлын үйл явцын мэдээлэл. Сүхбаатар аймаг нь 2023 оны жилийн эцэст 13 суманд нийт 3 сая 859,471 толгой мал тоолуулсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 1 сая 728,241 толгой мал зөв бусаар хорогдоод байна. Энэ нь нийт малын 44.8% байна. Малчин өрхийн түвшинд авч үзвэл 2023 оны жилийн эцэст нийт 8971 малчин өрхтэй, үүнээс 1491 өрх 50-69%, 2482 өрх 70-99% хорогдолтой, 433 малчин өрх нь 100% малгүй болсон байна. Өнөөдрийн байдлаар хорогдсон малын 1 сая 363,992 толгойг буюу 78.9%-ийг 310 устгалын цэгт цуглуулж булшлах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээнд малын эмч 30, сумын эсэг даргын намын газраас 228 төрийн албаагч, орон нутгаас 822 иргэн нийт 1137 хүн хүч ажиллаж байна. Техникийн хувьд суудлын автомашин 82, ковш 22, экскаватор 13, ачааны 254, бүгд 371 автомашин ажиллаж 247 сая төгрөгийн шатхуун зарцуулаад байна. Мал амтны сэгзэмийг цуглуулах, устгах, булшлах арга хэмжээнд төслийн газраас 33 сая төгрөг, аймгийн онцгой комиссийн 6 дугаар хуралдаанаас 50 сая төгрөг, Дэлхийн зүүн олон улсын байгууллагаас 99.5 сая төгрөгийн бензиний толгоон, мал эмнэлгийн ерхий газар, аймгийн мал эмнэлгийн газраас халдвар хамгааллын хувцас 1850 ширхэг, халдваргүйтгэлийн 4 төрлийн 11.5 тонн бодис нийт 171.2 сая төгрөг, мал эмнэлгийн ерхий газраас 7 сумын эсэг даргын намын газарт халдвар хамгааллын хувцас 500 ширхэг, халдваргүйтгэлийн хуурай болон шингэн бодис 60 кг нийт 7 сая төгрөг, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр халамж үйлчилгээний ерхий газраас устгалд ажиллах 2337 хүний 10 хоногийн зардалд 934.8 сая төгрөг, хүн сүдэн аж ахуйн газраас судалгаа авч 1780 малчин өрхөд тус бүр 300 мянган төгрөг малчны тасанд шилжүүлсэн байна. Одоогоор устгал хийгдэж дууссан цэгийн тоо 112, яг одоо устгал явагдаж буй цэгийн тоо 198 байна. Аймгийн засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумд 5 дугаар сарын 10-наас өмнө багтан сэгзэм устгах үйл ажиллагааг дуусгахаар ажиллаж байна.